Хүнсний манлай үйлдвэр хан хүнс компани. Евразийн улс үндэстнүүдийн дунд өргөн тархсан зоог бол бууз. Орон бүр өөр өөрийн гисэн тусгай жор арга технологитой. Чимэх мах, чимэх гурилда ур ухаанаа багтаасан Монгол түмний хүндэтгэлийн зоог бол мэдээж бууз юм аа. Тиймээс ч Монгол бууз өөрийн гисэн өвөрмөц амт чанартай байдаг. Эрт үеэс зөвхөн эхэс дээдэс эдээ шүү сулган хүртдэг. Эсвэл баяр ёслол орол ширээ чимж хүндтэй зочноо дайлдаг байсан энэ хоол өдгөө бидний өдөр тутмын байнгын хэрэглээ болжээ. Учир нь бууз гэдэг энэ эдэний үндэсний хэв маяг, орц амтын өөрчлөөгүй хэрнээ техник технологийн аргаар боловсруулан хэрэглэгчдэд 10 гаруй жил хүргэж байгаа хүнсний манлай хаан хүнс үйлдвэр байдаг болохоор ингэж хэлж болох юм аа. Хаан хүнс компани 2002 онд бизнесийн үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, кайтеринг, хөдөө аж ахуйн чиглэлээр 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Өдгөө 350 орчим ажилтан албан хаагчдтайгаар бизнесээ амжилттай явуулж байна. Маха татаж гурилаа зуураад давс сонгоноор амтлаад Монгол бууз бэлэн болдог. Гэхдээ хэрэглэхэд амархан хүртэхэд амттай бууз ван шиг хийхэд аргачлал нь тун нарийн. Тиймдээ ч эх орны хөрс, агаар усны шим шингэсэн сайн чанарын малын махыг хэрэгэлдэг. Манай орны тал хэрийн бүс таана хүмүүлээс эхлээд шим тижээ сайтай өв сургамлаар баялаг. Тиймээс хаан хүнс компани Дорнод аймагт өөрийн махны нэгдсэн үйлдвэрээ байгуулсан юм а. Энэ үйлдвэр шууд малчтаас болон гэрээт бэлтгэн нийлүүлэгчдээс махан авдаг. Ингэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй ариун цэвэр эрүүл ахуйн шинжилгээний бичгтэй махыг чанар шалгагч хүлээн авч 22 кг-аас дээш бог мал, 300 кг-аас дээш бод малын махыг татан нийлүүлэх стандартыг хатуу мөрдөдгөө. Дорнод аймгийн үйлдвэрээс бог малын махыг 1-2 дугаар зэргээр нь ангилан ялгаж 10 кг-аар вакуумдж таних тэмдэг хадаж шуудайнд 20 кг-аар савлаж бэлтгэн нийлүүлдэг. Энэ нь эрүүл ахуй болон ариун цэврийн дээд зэрэглэлийн нөхцөлд хийгдэнэ. Ингэснээр зориултын камерт мах хадгалах явцад шинэхэн байдлаа алдахгүй байх давуу талтай. Ингэж л энэ үйлдвэрээс хаан хүнс компани бүх махан бүтээгдэхүүн бууз ваншны түүхийд бэлтгэгдэн хэрэглэгчдэд хүрдэг юм а. Бид махны үнийг тогтвортой хямд байлгах, үйлдвэрийн гол түүхийн эдийн чанарыг алдагдуулахгүй байх үүднээс амгаланд 500 тонны мах хөлдөөх зоорыг ашиглалтанд орууллаа. Энэ хөлдөөх зоорыг Дорнод аймаг дахь үйлдвэрийн салбараас нийлүүлж байгаа махыг хүлээн авч шинээр нь хадгалан бууз ваншны үйлдвэрт өдөр бүр хэрэгцээнд нь тохируулан шууд нийлүүлэх үүрэгтэй. Хөдөө орон нутгаас нарийн хяналт шинжилгээний дүнд шалгаж үйлдвэрт төвлөрүүлсэн маха дараагийн дамжлаг болох мах бэлтгэх үйлдвэртээ боловсруулдаг. Хэдийгээр мах боловсруулах үйлдвэр нь өөрийн хаан хүнс Дорнод компаниас стандартын шаардлага хангасан махыг хүлээн авдаг боловч бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалаад дахин шинжилгээнд хамруулдаг. Учир нь мах бол түргэн муудаж шинэлэг байдлаа алдах эрсдэлтэй түүхийд. Дээр нь үйлдвэрлэлийн явц гар ажиллагаагаар явагддаг учраас цаг их зарцуулдаг. Яг энэ хугацаанд үйлдвэрлэлийн шат бүр дээр лабораторийн нарийн шинжилгээ зайлшгүй хэрэгцээтэй болдог юм. Тиймээс ч манай дотоодын хяналтын лабораторийн хувьд түүхийн эдээс байнга эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын шинжилгээг өдөр тутам авдаг юм а. Шинжилгээг махны шинэлэг байдлыг тодорхойлох, махны pH-ийг тодорхойлох зэргээр нарийн шалган нягталдаг. Үүгээр зогсохгүй шинжилсэн маха байнгын тэмдэглэл хөтлөн баталгаажуулдаг юм. Мөн бид махнаасаа өдөр тутам дээж авахаас гадна бууз, банш, ангилсан маха улсын мэргэжлийн хяналтын лаборатори болон мал эмнэлгийн лабораторид давхар хяналтанд оруулж баталгаажуулан ажилладаг юм а. Эрүүл хүнс бол амьдралын их үндэс. Эрүүл хүнснээс эрүүл ухаан ундарч амьдрал хийгээд ажил үйлс зөвхөн дээшээ саруул уудам руу тэмүүлдэг. Тийм ч учраас ажилчдаа эрүүл ахуйн дүрм журмыг сайтар баримтлуулж ариун цэврийн өндөр шаардлага тавьдаг юм а. Бахархал, баялаг, омогшил энэ бол мөн хөх тэнгэрийн дорх Монгол хүний алдар. Бид эргэх дөрвөн үлрэлд эзэн болдог. Малчин ардтай. Нарны туяагаар гойж сэлх илэн баясдаг тариан түрүүтэй. Төрсөн газрын үршин, түүхийн үргэлжлэл хөдөлмөр бүтээлтэй. Тиймээс ч тамсаг эдний тэргүүн хаан буузыг энэ дэлхийн хүмүүнээс зөвхөн их хаадын үр сад хүртэх хувтай. Хаан бууз. Хүнсний манлай үйлдвэр хаан хүнс компани. Өглөө эрт ажил эхлэхэд бүх хүмүүс ариутгалын камераар дамжин хувцсаа ариутгана.
Мөн үйлдвэрийн бүхэл техник тоног төхөөрөмж багаж хэрэгслээ тодорхой давтамжийн дагуу байнга ариутгаж халдвар гүйжүүлдэг. Чанар шалгагч, лаборант, хөдөлмөр хамгааллын мэрэгжилтэн гээд нарийн мэрэгжлийн чадварлаг боловсон хүчнээс бүрдсэн энэ хамт олон өдөрт 300 ширхэг гулууз мах, өөрөөр хэлбэл 7-9 тонн мах хүлээн авч шулж, ангилж, бэлтгэх хүчин чадалтай. Гулууз махаа хүйтний улиралд гисгэх үйл ажиллагаанд оруулна. Харин дулааны улиралд сэрвээсэн махыг тухайн өдөр нь шулдаг бол хөлдөө махыг 85-аас 90% чиглэлтэй орчинд 24-ээс 48 цагийн дотор бүрэн гисгэж шулнаа. Шулахдаа дал салгах, хүзүү сэрний хоорондох үеэр нугалж салгах, сүвээг гуйнаас олон уулзуураар салгах, ууцыг гуйнаас нь тус салгаж ангилж эхэлдэг. Шулсан махыг ангилахдаа дотор өөх, шөрмөс, булчирхай, шил, хялгас зэрэг холбогч идээс цэвэрлэж технологийн дагуу шатлан ангилдаг. Үүнд 1-р зэргийн ангилсан маханд ууц, нуруу, уй, цээжний хэсгийн холбогчид бүхий цул мах, 2-р зэргийн ангилсан маханд 1-р зэргийн мах салгаж авсан бусад хэсэг болох дал, бугалга, гидис, цоройны мах тус орно. Дээрх бүхий л нарийн шат дараалтаа мах бэлтгэх ангилах үйл явц эрүүл ахуйн дээд зэргийн орчин нөхцөлд явагддаг. Мөн шулж ангилж бэлтгэсэн маха зориултын хөлдөөх камерт хадгалж, эхэлж оруулснаа төрүүлж хэрэглэх замаар мах болон зориултын хөлдөөх камертаа байнгын хяналт тавин ажилдаг. Бууз ваншны махыг бэлтгэхдээ бүтээгдэхүүний онцлогоос хамаарч маха мах татагчаар жижиглэнэ. Ингэж нарийн стандарт мөрдөдөг нь бууз ваншны амт чанар, жор найрлагыг тааруулахад чухал ач холбогдолтой байдаг. Бидний гэртээ хийдэг бууз ваншны амт чанарыг тодорхойлох гол хүчин зүйл бол гараар татсан мах юм а. Үүнийг манай үйлдвэрт татагч машинаар жижиглэн хэрэгэлдэг. Энэ нь махны өөрийн шим шүүсийг хадгалах уламжлалт арга технологи юм. Махта энэ зэрэгцэх гол түүхий эд бол гурил. Бид үйлдвэрлэлдээ дотоод гадаадын олон төрлийн гурилыг туршилтаар ашиглаж байсан. Тэдгээрээс манай үйлдвэрийн стандарт шаардлагад нийцсэн гурилаар Казахстан улсад үйлдвэрлэсэн Cessna брендийн гурилыг сонгон хэрэглэж байна. Сайн гурилыг сайн усаар зурах нь тун чухал. Тиймээс ч хаан хүнс компани гурилаа зурахтаа 3 давхар шүүлтүүрээр шүүж цэвэршүүлэн хэрэглэдэг. Гурилаа шүүсэн усаар зурж, гурил таслагч нарт нормын дагуу хүлээлгэн өгдөг бол гурил таслагч нь 3 ширээний чимхэгчийн буузныг гурилыг нэр төрлөөс нь шалтгаалж гараар тасалдаг. Таслагч хариуцсан чанар шалгагч, грамм, гурилын хатуу нэлзгаад хяналт тавин ажилдаг. Манай бууз ваншны гол амталгаа бол эх орны газрын хөрсөнд ургасан Монгол сонгон юм. Сонгоноо хэрчигч машинаар оруулж жижиглээд махны амталгаанд оруулна. Амталгаа гэх юм бол манайх илүү дутуу янз бүрийн амтлагч хэрэгэлдэг. Зөвхөн Монгол сонгоныг хэрэглэдгээр онцлог байгаа. Яагаад сонгоноор амтлаад ингэж чанартай гурил, чанартай сонгон хэрэглээд байгаа юм бэ гэвэл яг л нэг Монгол буузныхаа амтыг алдахгүй гэдэг утгаараа л бид нар бол татсан махаа сонгоноороо хийдэг гар ажиллагаатай байдгаар илүү онцлог байдаг. Хүнсний чанартай бүтээгдэхүүн тэр тусмаа айл бүрийн хүндэтгэлийн зоогийг хэрэглэгч бүрийн сэтгэлд хүртэл хийнэ гэдэг маш нарийн ажил байдаг. Бид өнгө үзэмж чанартай эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хамгийн дээд зэргийн мах, сайн чанарын гурил, Монгол сонгон зэрэг гол түүхий эдээ хүлээн авахтаа л нарийн шаардлага тавьж ажилдаг юм. Чимхэгдэн гарч байгаа бүтээгдэхүүнийг чанар шалгагч нар тухай бүрдэн шалган гаргадаг. Ер нь бууцны нэр төрлөөс хамаарч чимхэлд бууцны грамм, орц өөр байдаг. Өөхгүй хаан бууз, манай гэр бүл бууз, хаан баншинд 100% хоньны 1-р зэргийн мах ордог. Өөхтөө хаан буузанд нэмэлтээр хоньны сүлийг оруулж өгдөг. Айлчин, гийчин бууз баншинд хонь ямааны махыг тодорхой харьцаатаагаар хольж хийнэ. Хэрэглэгчдийн танилцуулсан саран буузны технологи шинжилэн 100% үхрийн махтай, 100% хоньны махтай саран буузыг пакетанд совлон худалдаанд гаргаж байна. Эдгээр буузнууд өөрсдийн гэсэн амт чанартайгаас гадна чимхэлт, жин, грамм нь хоорондоо ялгаатай байдаг. Ингэж нарийн стандарт тогтоож өгөх нь буузны өнгө үзэмж, орц найрлага, жин хэмжээнд чухал ач холбогдолтой. Every day you have the kick test. Бууз чимхэх үйлдвэрлэлийн явц нь 100% гар ажиллагаагаар явагддаг. Бүгд л техник технологид бүрэн шүтэж автоматжсан энэ үед зах зээлд сэтгэлээ шингээж гараар хийсэн бүхэн хэрэглэгчдэд хамгийн их таашаагддаг билээ. Тиймээс ч бид үйлдвэрлэлийн технологид яг аль хэсэгт нь гар ажиллагаа оруулахаа нарийн тооцоолон гаргасан юм. Чимхэлтийн хэсэгт өдөртөө 60-аас 65 чимхэгч ажиллан хоногтоо 1800-аас 2000 кг махаар бууз үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Үйлдвэрлэлийн дамжлах тус бүр дээр технологич болон чанар шалгагч нар бүтээгдэхүүнийг давхар шалгаж чанарын үнэлгээ тавьдаг.
чимхэгчин чимхэлт, элдэгчин элдэлт бүрийг тухайн хариуцсан чанар шалгагч нэг бүрчлэн хянамгаа шалгасны дүнд язарч хагарсан, цоорч нэмгэрсэн стандартын шаардлага хангах бүтээгдэхүүнийг савлгаанаас хасдаг. Манай компани хамгийн чухал хэсэг бол бэлэн болсон бүтээгдэхүүнээ хөлдөх үйл явц юм. Байгалийн аргаар бус үйлдвэрлэлийн аргаар бэлэн болсон бүтээгдэхүүнээ огцом хөлдөөх нь тухайн бүтээгдэхүүний шим шүүс чанарт чухал ач холбогдолтой байдаг. Хэрэглэгчийн амтрхан иддэг бүтээгдэхүүний нэг нь мэдээж банш. Баншны хувьд бууцыг бодвол гар ажиллагаа бага ордог. Амтлан бэлтгэсэн түүхий идуулах мах гурил байхад л болно. Бусдын орчин үеийн технологи бүхий банш чимхэгч машинаар гүйцэтгэнэ. Банш үйлдвэрлэх машины хувьд Тайван улсын Анко брендийн машин юм. Гэхдээ зөвхөн автомат машинаар гүйцэтгэх зохисгүй тухай бүрт нь нарийн хяналтыг тавьж ажилдаг. Банш нь нэр төрлөөсөө хамаарат жингийн хувьд хэд хэдэн янзаар гардаг. Бэлэн болсон баншнуудыг ажилчид жиг дөрөн хөлдөөх дамжлага руу хийнэ. Бүтээгдэхүүн савлгааны материалын хийц загвар нь хүнсний бүтээгдэхүүнийг бохирдох гэмтгээс найдвартай хамгаалсны дээр зөв шошготой байх ёстой. Бид бүх бүтээгдэхүүнээ сав баглаа бодлын стандартын дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батлан тогтоосон эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн 3 давхар хамгаалттай халуун хүйтэн тэсвэртэй уутыг ашигладаг. Уутны эхний давхарг нь гаднаас бүтээгдэхүүн тусах хит ягаан туяаг болон дулааныг дотогш нэвтрүүлдэггүй. Харин дундах давхарг нь тусгаарлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Дотор талын давхарг нь бүтээгдэхүүний хүйтэн чанарыг гадагш алдагдуулахгүй байх үүргийг гүйцэтгэдэг. Ингэж савлсан бүтээгдэхүүнээ металл мэдрэгчээр дамжуулан ямар нэгэн тоног төхөөрөмжийн элэгдэл гадны нөлөөллөөс болж гэмтэж болсон шүү зүйлсийг дахин шалган хэрэглэгчдэд үйлдвэрөөсөө гарсан амт чанартай, аюулгүй, найдвартай, хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд бэлэн болдог юм аа. Бэлэн болсон чанартай бүтээгдэхүүнийг цаг алдалгүй хэрэглэгчдэд хүргэх нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явцдаа энэ тэнцвүүц хариуцлагатай ажил юм. Тиймээс хаан хүнс компани худалдааны алба хамгийн өндөр зохион байгуулалттай ажилдаг. Худалдааны алба нь дотор маркетинг судалгааны хэлтэс, хяналтын хэлтэс, борлуулалт түгээлтийн хэлтэс гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Уг алба нь хүчирхэг залуу боловсон хүчнэр бага бүрдүүлсэн. Дотоодын зах зээлийн хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн болох бууз баншны 60-аас 65%-ийг тэд ханган нийлүүлж байна. Бууз банш бүтээгдэхүүн маань өөрөө Монголын үндэсний зоог эртээр үеэсээ бид нар бууз баншийг хэрэглээд өссөн, хэрэглээд сурсан, заншилсан байгаа. Энэ ч утгаараа бид нар дангаас Монголдо бид нар бууз баншийг хэрэглээд байхгүй. Бид нар бас экспорт нь гаргах бодлого барьж ажиллаж байгаа. Энэ бодлогын хүрээнд ч гэсэн бид нар 2010-11 онд урд үржиж болсон 3 орны 3 талд үзэсгэлэн дээр бид нар маш амжилттай оролцоод ирсэн байгаа. Экспорт нь гарах бодлого бол одоо хэрэгжих шатандаа явагдаж байгаа. Хаан хүнс компани хэрэглэгчид хамтран ажиллахстаас цугс дурдгатал тэдний үйл ажиллагааны цар хүрээ бүтээгдэхүүний баталгаа чанарыг харж болох юм аа. Жишээ нь улсын төсвийг бүрдүүлэгч уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчөд уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөр, Төмөртийн орд, оюу толгой төсөл, шивээ овоо хувьцаат компани зэрэг томоохон аж ахуй нэгж байгууллагуудад ажиллаж байгаа ажилтан албан хаагч нарт гол нэрийн бүтээгдэхүүн болох хаан бууз банш нийлүүлдэг. Мөн Улаанбаатар хот болон 17 аймгийн нийт 2500 орчим харилцагчаараа дамжуулан Монгол орны 4 зүгэл 8 зохиост ажиллаж амьдарч байгаа нийт хэрэглэгч олондоо эрүүл чанартай брэнд бүтээгдэхүүнийг найдвартай хурдан шуурхаа нийлүүлж байна. Нийт харилцагч нарын 30 орчим хувь нь өөрийн нэрийн бүтээгдэхүүний зураг бүхий стикертэй хөрөгчөөр хангаж харилцагч байгууллагуудад дэмжин ажиллаж байна. Бүтээгдэхүүнийг тээвэрлэх үеийн чанар стандартын хүрээнд бүгд найрамдах Солонгос улсаас зөөврийн сав баглааг нийлүүлснээр тээвэрлэлтийн эрсдлийг 100% шийдэд байгаа юм а. Өнөөдөр бид салбартаа тэргүүлэгч хүнсний манлай үйлдвэрлэлтөө өргөжж хэрэглэгчд болон харилцагчдийнхаа өмнө итгэл хүлээсэн хамт олон болж чадсан юм а. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хаан хүнс компани хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага, Монголын чанарын авраг байгууллага, хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн хамт олон хүнс хөдөө аж ахуйн салбарын манлай байгууллага, хэрэглэгчдэд таашаагдсан Монгол брэнд зэрэг нэр хүнд бүхий олон шагнал хүндэт өргөмжлөлийн эзэн болсон. Эдгээр шагнал урамшууллууд нь ч бидний ажил үйлсийг дүгнэх хэмжүүрүүлж, цаашид улам сайн ажиллах урам зориг өгч байдаг юм а. Хамгийн сүүлийн байдлаараа бидний үйлдвэрлэн борлуулж байгаа үндэсний шилдэг бүтээгдэхүүн болох хаан бууз брэнд нь Монгол бахархал өргөмжлөл, ногоон шошго хүртээд байгаа билээ.
10-аад жил энэ чиглэлийн үйлдвэрлэлд манлайлан тодорсон хаан хүнс үйлдвэр өнөөдөр 25 нэр төрлийн 14 брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байгаа юм а. Хүнсний манлай үйлдвэр хаан хүнс компани